За Олимпийн домгууд подкастын маань энэ удаагийн дугаарт Олимпийн наадмын хөрөл медальт Монгол Улсын гай тамирчин Болор Туяа хүрэлцэн ирсэн байна. Тандас хүрэлцэн ирсэнд баярлалаа. За намайг ч гэсэн энд урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. Таныг одоо анх бөхөөр хичээлэхэд аавынт нөлөө бас их байсан гэж уншсан юм байна. Тэгэхээр тэр тухайгаас яриагаа эхлэе гэж бодож байна. Манайх ер нь бол амбал зургуулаа 4 охинтой айл. Тэгээд одоо яг гэрийнхээ охтоо дундаа бол айгүй ишүүд хөдөлгөөнтэй. Аавдаа бол яг аавынхаа ойр зургийн хийж өгдөг, ус түлээнд усандаа явдаг, түлээгээ хагалдаг. Яг тиймэрхүү одоо хүүгийн хуваар бараг өссөн. Тэгээд ер нь бол айгүй барилдах амар сонирхолтой байгаад тэгээд аавдаа хэлэхэд аав маань айгүй дэмжиж амар ер нь бол айгүй гоё хүлээж авч яг энэ спортод бол хөл тавилахад бол хамгийн тусалцаа үзүүлсэн хүн бол миний бол аав байгаа. Дэлхийн аваргаас хүрэл авчаад дараа нь Олимпиас очиж хүрэл авсан. Ер нь энэ хоёр том дараалсан тэмцээнээс медаль авсан. Дээрээс нь одоо анхны Олимпиад зодглоод медаль авсан гэдэг сонирхолтой амжилтыг ийсэн тий. Тэгэхээр анхны Олимпиад очино гэхээр бас том санаа зориггүй очиод барилдана гэдэг бас нөгөө талаараа тамирчны сэтгэл зүйд их том давуу тал болж байгаа шиг байна л да. Энэ тухайд ярил. Ер нь тэгээд тамирчин хүний хувьд бол одоо сэтгэл зүй айгүй хамгийн чухал асуудал. Тэгээд анхны гэдэг утгаараа бас айгүй нөгөө тайван нэг өөртөө нэг бүр амар тэгж нөгөө дарамт учруулахгүй. Одоо алдчих вэ, ингэчих вэ гэхээсээ илүү би анхны юм зүйлдээ оролцож байгаа цаашдаа надад хэд байгаа гэдэг утгаар нь айгүй нөгөө тайван, дарамтгүй сэтгэл зүйн хувьд бас өндөр оролцсон юм лээ. Би 2019 онд бас дэлхийн аваргаараас анх оролцож байхад бас л анхны гэдэг утгаараа багш маань зөвлөхдөө анхны дэлхийн аварга чинь анхны зүйл нэх юм битээ бод сайхан барилт харамсах зүйлгүйгээр гэд. Тэр шиг яг Олимпиад очиод бас рөөсөө нөгөө харамсах зүйл хийхгүйгээр анхны зүйл гэдэг айгүй гоё турсамжтай юм байдаг учраас ер нь болж өгөөд бүх зүйлээ дайчлаад хожим нь харамсахгүй талд гэж барилцсан. Хагшигчээ чинь нөгөө дэлхийн хошоо аварга Макайдатай барилцсан тий. Тэр Японы тамирчны тухайд ер нь одоо манай чөлөөтийн жудогийн тамирчид бол нэг Японыг дийлжээж л одоо жиндээ аварга болох хэмжээнд ирнэ байж тээ. Өнөө цаг үеийн одоо Японы бүхийн хөгжил бол тэгэхээр Японы тамирчидтай барилцсан барилдааны тухайд тий. Ер нь бол одоо Япон бүхчүүд бол чөлөөт бүхэд бол дэлхийд эмэгтэй тамирчид бол ноёрхолж байгаа. Ер нь тэгээд яг жингийнхаа гол өрсөлдөгч болох Макайтатай барилдахад ер нь угаасаа Япон бүхийг одоо хожиж ижил авраг болох нь угаасаа тодорхой байсан. Тэгээд Макайтатай өмнө нь бол барилдаа хийж байгаагүй. Яг Олимпиар л анх барилдсан. Тэгээд Япон бүхчүүдийг уул нь бол яг арга техник юуг нь үзэхэд бол Монгол бүхчүүд л хожих магадлал айгүй өндөр. Яг бол Япончууд монголчуудаас айгүй их айдаг юм шиг надад санагддаг. Тэгээ бас юм ярилцлаганд бас монгол бүхчүүд айгүй хүчтэй өрсөлдөгчд айгүй барь чадлыг тэнхээ ихтэй гэж. Тэгээд миний хувьд болохоор яг барилдахад бол жоохон зориг жоохон дутсан болол гэж боддог. Яг төгсгөлд нь бас нэг төгсгөлийн ажиллагаа айгүй арай хожуу ажилласан юм болов бас нөгөө Японыхаа яг тактикт нь орцсон. Ерөөсөө нөгөө гарын ажиллагаанаас нь гарч чадахгүй жоох юм. Гэхдээ ер нь бол бас 10-0 болохгүй гэсэн зорилготой. Манайхан ч бас Япончуудад гараал 10-0 болчдаг. Бас нэг жоохон шийдсэн мэхэнд нь ороод залгаан мэхэнд айгүй орчих гээд идэв болохоор ер нь бол тим зорилготой бариад 6-3 ярьцаагаар л хожигдсан. Ер нь нөгөө Олимпийн наадмын өмнө бэлтгэлийнхээ үеэр ч юм уу жингийнхээр нь ямар тамирчдыг дээшээ өгснө гэж төлөвлөж одоо тооцоолж тактикийн бэлтгэлүүдийг хийж байсан байна. Ер нь бол яг 2021 оны Токио Олимпиад манай ковидын жилээсэн. Тэгээл вакуумжаад бэлтгэл хийж яхад бол яг Олимпийн өмнө яг шилдэг 16 бүх оролцсон. Энэ улсаас ийм тамирч ирнэ гэдэг бүгд тодорхой болсон байсан. Тэгээ өөрийнхөө хувьд бол яг зорилго тавиад нөгөө 19 онд дэлхийн аваргаар хожиж ирсэн Америк дээр Орсын албаны бүх тэгээд Япон, Хятад яг тооцоололт бол 5-6 улсынхаа бүхчүүдийг барилдааны үзээд ер нь бол бүгдэн дээр нь багш нартайгаа ярилцаа, техник тактик бол айгүй ярилцаад дор бүрэн ажиллаа явж исэн. Тэгэхдээ бас яг барилдааны бичлэгүүдийг ер нь үзээд яг ярилцаад явахаар бас айгүй нөгөө гадна талаас нь харахаар хүний алдааг олдог гэдэг шиг ер нь бол яг тамирчдынхаа ийм байвал иймэрхүү мэх болох юм байна гэдгийг
айгу эргэн тойрны одоо багш нар маань айгу бас айгу чухал хийсэн. Багш нар маань айгу ярилцаа зөвлөөд тэгээд бэлтгэл дээр хүртэл одоо өмнөх үтсэн улсынхаа тамирчны бичлэгийг хэрэгжүүлэх ер нь бол айгу бэлтгэлийн арга барил тактикууд айгу зөв байсан. Тэр хүрлийн төлөө ярилдаг Камеруны бүх бол бас нэлээд бяртаа бүх байсан тий. Гэхдээ бол таны хувьд ихний хагаст ялж чадсан оноогоор цэвэр тий. Тэгээд хэдийгээр ингээд олон онооны давмгаалтай байсан ч гэсэн бас нэлээд давшиж нэлээд михийж шунаж барилдаад багш харагдсан. Тэгэхээр одоо өөрийгөө ялна гэсэн бүрэн дүрэн итгэлтэй байсан уу? Ер нь тухайн барилдааны тухайд. Ер нь бол Камеруны бүх болохоор 59 кг-аас жин буурж орж ирсэн гэд. Тэгээ багш нар маань бас зөвлөختөө ер нь бол дээжингээс орж ирж байгаа бяртай хүчтэй хувьд бол хүчтэй. Гэхдээ нэг даацны мэхэд юм уу нэг шийдсэн мэхэнд нь ороод хэвтэй байдал шилдээд даруулах юм бол гарахааргүй шүү гэдгийг айгүй надад анхааруул сануулсан. Тэгээ миний хувьд болохоор ер нь дэвжин дээр гарахаасаа эхлээд миний намайг дэмжиж байгаа хүмүүсийн итгэл найдвараар тэр өөртөө айгүй итгэлтэй байсан. Ер нь бол хожих бүрэн боломжтой, өөрийгөө дайчилж чадвал, өөртөө итгэлтэй байж чадвал ер нь бол хожих юм байна гэдгийг ер нь дэвжин дээр гарахтаа ер нь мэдэрсэн байсан болохоор бас айгүй шийдэмгий барилцсан. Гэхдээ бас ерөөсөө хүлээж болохгүй илүү бол илүүгээ харуул гэдэг нь шүү дээ. Яг тэрэн шиг л болж өгөөд хүлээхийг хүсээгүй. Тэгээл чатгаараа дайчлал орж ирвэл мэхээ хийн барилтан дуусгах л гэсэн зорилготой байсан. Яг ялчаад дэвжэн дээр баяраа тэмдэглэж хахад хамгийн түрүүнд юу бодогддог тухайд тэгээд бас хамгийн түрүүнд энэ баяраа хинтээ хуваалцмаар санагддаг тухайд. Дэвжэн дээр гараад яг ялах мэдрэмж бол айгу гоё байсан. Гэхдээ яг тэр хүндээ бол ерөөсөө өөртөө итгээгүй. Ингээл зүгээр л нэг ялалт штэ тий. Тэгэл дэвжин дээрээс буугаал яг медалаа бол ингэртээ зүүх агшин л нэрээ би ингээ олимпийн медальтан болцсон юм биш үү гэдэг мэдрэмжийг л авсан. Тэрнээс яг дэвжин дээр бол яг тамирчныхаа үргээр ажиллаад хийсэн, гүйцэтгсэн, ялалтаа өөртөө авсан гэдэг утгаар нь айгүй нөгөө өөртөө баярлсан ч гэсэн яг бүр амар ингэж өөртөө итгэж чадаагүй. Тэгээ тэр медалийг өөртөө яг ингэртээ аваад яг минийх болсон гэдэг мэдрэмжийг авсан. Авахд л гоё байсан. Тэгээд тамирчин хүн болгоны одоо дэвжин дээр гарахтаа, дэвжинээс буухтаа яг л бүгд л яг нэг зүйл бодож гардаг, буудаг. Яг тэрэн шиг л дэвжин дээрх мэдрэмж бол тултал нь хийж чадсандаа л маш их баяртайсэн. Таны хувьд бас нөгөө олимпиад явахын өмнө цар тахал гарцсан байсан. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ уулзахгүй байжгаад явсан гэж уншижсэн юм. Тэгэхээр яг эргэж ирээд медальтай ирээд уулзгаад хэр сайхан байсан. Бид чинь яг ковид болмас гэдэг ерөөсөн 20-той тийм вакуум орчинд байж байгаа. Тэгээд тусгаарлагдсан байж байгаа. Ар гэрийнхэнтэйгээ уулзахгүй. Тэгэл нэг онгоцны бодол дээр баяртай гэж айгүй гоё гаргаж өгдөг бол тийм байгаагүй. Буцаж ирээд явахад бол айгүй олон өнөө уур амьсгал хайртай гэр бүлийнхэн тусал дэмтдэг ах дүүс, хамаатан садан, нотогоос гэл айгүй бүгд гоёор хүлээж авсан. Тэгэл ковид бол бас бүгд л масктай. Тэгэл ойр дотны хүмүүстэйг ингээ хажуу хүнтэйгээ хүртэл айгу тэгж ойртож болохгүй айгу тийм байсан байж буцаад ирэхэд бол ковид үе маань бас сайхан намгүн болоод тавигдсан. Тэгэл олон хүмүүсийн уур амьсгал хүртэл айгу гоё халуун дотнор хөгтөж авсан. Одоо нөгөө аавдаа ээжтэй өмсүүлдэг тэгээд нөгөө хайртай хүмүүстэй өмсүүлдэг тэр зүйл байхгүй л явсан ба шүү дээ. Тий. Гэхдээ ер нь бол яг өмсүүлж бариагүй ч гэсэн одоо сошиал хөгжсөн видео кадлаар яваад бас амжилт хүсээд итгэл найдварын тэгээд ер нь бол явсан болохоор айгүй сайхан байсан. Анх одоо спорт руу оруулж исэн хүмүүст талархлаа илэрхийлмээр санагдах тэр акшн бол байгаа шүү дээ. Ингээд олимпиадын тамирчин болгон бол олимпиад дэлхийн аваргаас медаль авах гэж л хамгийн том зорилгоо олгож зорж зүтгэдэг. Тэгээд тэрнийхээ нэг нь хоёуланд нь хүрчнэ гэдэг бол бас гайхалтай өндөрлөг байх гэж харж байна л да. Тамирчин хүн болгоны хүсэл мөрөөдөл одоо том зорилго нь олимпиад дэлхийн аварга болох мөрөөдөл. Тэгээд энэ бас том амжилтын олимпиад дэлхийгээс медаль аваад өдөө зэрэгтэй энэ хүртэл ингээд явж байгаа нь аюу авааштай. Тэгээд миний хувьд гэхэд бас дан ганц хувь хүний яг одоо ийм том оргилд хүрэхэд нэг хүний бол амжилт бол биш. Одоо миний ард маш их зөндөө хүмүүсийн нөгөө итгэл найдвар, дэмжлэг тусалцаа тэгэл бүх зүйл байдаг. Тэгээ миний хувьд тэгэхээр одоо яг
2011 оноос ингээд чөлөөт бөхөр хичээлээд өдий зэрэгтэй хүрэхэд бол маш олон хүний дэмжлэг тусалсан байгаа. Одоо жишээлбэл намайг өдий зэрэгт хүргэсэн багш нар маань тэгээд үндэсний шгшээгийн тамирчин болоод тэтгэлэг суралт гэж шгшээгийн багш нар маань бүх зүйлээ мэддэг чаддаг, бүх зүйлээ заа зөвлөдөг, бүх зүйлийг одоо ингээд тусал дэмждэг. Тэгээд бас юухад хоол зөөч, сэтгэл зөөч, массажист, ивент тэтгэх байгууллагууд гээд маш олон хүн байгаа. Одоо энэ бүгдийг ингээд хэлвэл бас ер нь бол айгүй их байгаа. Гэхдээ байнгын ингээд хилээд идэв ч гэсэн 2016 онд яг Jinko клуб маань Японы Ичиши клубтэй хамтарсан гэрээ агалаад одоо ингээд Японд руу бэлтгэл хийхээр болоод одоо Jinko клубийнхаа найз Отгон баяртай хамт Японд очиж 2 сар бэлтгэл хийсэн. Ичиши клубтэр очиж одоо нөө Хикун багшийнхаа удирдлагын доор манай Японд байдаг Бимбахын да очиж амьдрангаа 2 сар бэлтгэл хийгээд ингээд ирэхэд бол Японы одоо тэр нэг арга техник бас багахан жилөө суралцаад хөл авах мөхийг бас эхлэлийн тавиад ирсэн. Тэгээд 19 оноос бас яг дэлхийн бүх болохоос өмнө бас миний хүчний бэлтгэлийг өөрөө сэтгэл зүрхээ гаргаад өөрөө бэлтгэл хийлэгдэг, байнгын тусал дэмждэг, уураг витаминээр хангадаг, цалинжуулдаг одоо учралт гэдэг ах маань байгаа. Цастай компани захирал. Тэгээ учралт ах маань бас яг ингээд ерөөс амжилтанд хүрэхээс минь өмнө бас хүргэж өгсөн хүмүүсийн бол нэг. Тэгээ ингээд яривал яг ингээд ерөөсөө хүчний бэлтгэл, ойр зургийн бэлтгэл, хоол зөөч, массажист, сэтгэл зөөч, шгшээгийн багш нар маань байна, үндсэн багш нар, мөнгөсөх, оюун сүрэн, скватер багш нар маань байна. Ер нь ингээд айгүй бодоод бас арга гэрийн туслалцаа дэмжлэг аав манаас энэ хүртэл бас байнга тусал дэмждэг ээж эгч нар маань, дүүнэр маань гээл ер нь ингээд бүгд л намайг гээд яг энэ амжилтанд хүрээсэй гэсэн юм шиг яг мэрэгэн тойронд намайг гэсэн хүмүүс айгүйх байдаг байсан л ер нь одоо энэ амжилтыг хүрсэн юм болоо. Тэгэхээр нөгөө Олимпиад дэлхийн аваргаас медаль авсны дараах нөгөө өндөр амжилтанд хүрсэн өндөр амьсгалтай он жилүүдийн дараа барьцаа алдахгүй байхад те одоо мэдээж Олимпиад дэлхийн медальтай тамирчин бол бүх хүний анхаарлын төвд очиж байгаа. Тэгээ тэр бүх хүний анхаарлын төвд байгаа он жилүүдийг бас барьцаа алдахгүй хүмүүсийн хайр хүнд итгэлийг унгаачихгүй хүн шиг туулахад юу ер нь хамгийн хэцүү хамгийн одоо чухал байсан бэ? Тэгээд ер нь Олимпиас ирээд ингээд нутаг ус ингээл холбоо ингээл бүх газраас ингээл баяр нөгөө амжилтыг маань ингээ милааж ингэж явхад ер нь айгу хамгийн түрүүнд л энэ хүмүүсийн итгэлийг алдчихгүй юмсан тий дахиад яг амжилтаа сайхан баттгаад буцаад итгэлийн ингээд ийм сайхан сэтгэлийн ингээд итгэлээр хариулах юмсан гэдэг нь бас айгу том хүлээлттэй юм байлээ. Тэгээд Олимпийн дараа ирээд ер нь айгу хүмүүс бол айгу сайхан шагнаж урамшуулсан итгэл найдар хүлээлгсэн бүгд л миний амжилтыг бүгд ингэж айгу мэлалгаж ингэж айгу эрхэм хүндтэй цол гавьяат гэдэг цол тэмдэг хүртсэн. Тэгээд ер нь хүмүүстэй бас байнгын баярлаа гэдэг үгийг бас хэр болгон зарим нэгэн хүмүүст хэлж чадаагүй болов гэдэг бас сүултнээс айгүй хийдэм билий. Яана тэрийгэ мартцсан бэ, энийгэ мартцсан бэ, тэр минь надад гомдчих вэ гэдэг бас айгүй тийм юу тий бодол айгүй их орж ирдэг юм билий. Гэхдээ бас миний хувьд бол бас айгүй залуу жоохон тийм хүн гэдэл бас туршлага дутаад бас айгүй хайртай дотны хүмүүс тусал тэмцэн хүмүүсээ бас орхилтуулсан бас ингэж мартсан бол бас ер нь мартсан байх. Тэгээд ер нь та бүхэн одоо надад ингээ бүх зүйлээ зориулж ингэж намайг өдийгөөс төдий хүртэл маань ингэж дэмжиж гаргасан амжилтыг минь шагнаж ингэсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ бэлтгэлийн хамт олон чөлөөт бүхэд хайртай монголчуудаа бүгдэнд нь л ер нь баярлалаа гэж хэлхийг маш их хүсдэг. Ер нь одоо энэ Олимпиад дэлхийн аваргаас медаль авчирж ирсэн үеэст нь өдгөө одоо өөрчлөгдсөн зүйлс байгаа юу ер нь? Тэгээ бас тамирчин хүний хувьд бол одоо итгэлийн хөлөө хэлэгдэг гэж байна. Гэхдээ миний хувьд бол 21 онд дэлхийн ранкаар тэргүүлээд ингээд явж байгаа 22 онд бас нэг жоохон гэмтэл авсан. Бэртэл гэмтэл тамирчин хүний хамгийн том дайсан бол бэртэл гэмтэл. Тэгээ бэртэл гэмтэл аваад бас нэг жоохон завсардаад буцаад ингээд хүмүүсийнхээ итгэлийг алдаад гэхдээ 23 онд бол нэргээрэлт хийгээд буцаад ранкинг тэмцээндээ ер нь бол бүх 23 оныхаа ранкинг 4 тэмцээнд бол дөрүүлэнд нь төрүүлээд айгу
ааштай гайгүй байсан гэсэн жоохон дүрм журам жоохон гинтийн тэмцээн оролдоон сорилго тэмцээнүүд айгу ерөөсөө өөрөө төлөвлөөгүй байжгаад айгу гарч ирж жоохон гинтийн шийдвэрүүд айгу их байсан 23 24 онд бол Ханжоогийн Азийн наадам дээр очиод бас Фужинами тагшигшээд ялагдаад за хөрлийн төлөө нөгөө энэтхэгийн бөхт ялагдсан шүү дээ. Тэр Азийн наадмаас бас медаль авчирээ гэсэн бодол хүсэл тэмүүлэл их байсан баг. Тэгээд юу бас нэг тамирчин хүнд бол сэтгэл зүй айгу чухал гэдэг. Тэр бол айгу маш чухал асуудал юм бэлээ. Одоо хүртэл ч гэсэн бас яг тэрийг бүрэн ойлгоогүй, мэдээгүй бас дутуухан л яваа. Тэгээ Ханжоогийн Азийн наадамд болохоор яг Японыг л төлөвлөөд идэг. Дараагийнхаа даваа ч юм уу өөр бүхчүүдийг ерөөсөө нөгөө нэг тооцоонд аваагүй жоохон ингээд хайн хандсан бас тамирчууны айгу миний том алдаа. Тэгээд Фужинамита яаж барилдах, яаж хожих гэл арга техник л бодоод идэг. Тэгээд дараагийн өөр бүхчүүдийнхаа судалгаа жоохон буруу муу байсан болов уу гэж өөртөө сүлд өгнөлт хийсэн. Гэтэ ер нь бол хөрөл медалийн төлөө барилдаад сүлд нь жоохон би тэгчих байсан юм шүү. Би жоохон ингээд давшиж барилдах байсан юм шүү гэд. Нэг жоохон нөгөө бүхийнхаа тактикт ороод яг нөгөө үндсэн хамгаалж барилдахад нь яг л адилхан л барилдсан юм болов уу гэж сүлдээд нөгөө дүгнэлт хийсэн. Фужинами сая 24 оны Парисын олимпиад төрүүлсэн тий. Тэгээд 23 он таны хувьд яг 3 тэмцээнд таарч барилдаад 3 удаа ялагдчихсан. Тэгэхээр тэр барилдаануудаа бас тэр алдаануудаа нэлээд ажиллаж исэн баг тий 24 онд ч гэдэг юм уу. Хамгийн анхны одоо ингээд таарж барилдахад бол шууд л гараал бараг дараа нь болцсон. Тэгээд бас нөгөө жоохон дөхөөд исэн мэдрэмж. Одоо энэ хүнтэй чи ингэж барилдах хэрэгтэй юм байна. Ийм ингүүл бас арай өөр юм байна гэдэг бас нөгөө нэг жоохон судалгаа маань бас ингээ ахиу байсан. Тэгээд ер нь бол 24 оны олимпиар ер нь бол иймэрхүү тактиктай ингэж барилдаад болох юм байна гэдэг ер нь бол нэг жоохон бодлыг авцсан байсан. Тэгээд ер нь тамирчин одоо ингээ тамирчтай нэг жоохон ингээ барилдаад тах тусамд хоёр тамирчин маань хоёр биенийхээ барилдааныг мэдрээд илүү хашир илүү туршлагатай дараагийн барилдаанууд нь илүү бас жоохон нэгт болд юм болоо гэж бас ойлгоод байгаа. Таны хувьд одоо 24 оны улсын аваргын финал дээр хулантай барилдаад тэрний дараа нэг олон улсын тэмцээнд оролцсон тий. Тэгээд тэрнээс хойш одоогор барилдааг байх шиг. Тэгэхээр бүх сонирхчдын хувьд одоо болроо хайчаа, болроо хизээ барилдах юм болоо гэд бас их сонирхож ах шиг юм л да. Тийм ер нь бол миний хувьд 24 оны яг Парисын олимпийн цэнхэл дээр улсын аваргад оролцоод хуланд аваргын төлөө хожигдоод мөнгө медаль авсан байгаа. Гэхдээ тэгээд ер нь бол манай чөлөөтөхийн дүрм журмаараа одоо эхний эрхийн тэмцээнд оролцоод авч чадахгүй бол хоёр дахь эрхийн тэмцээнд явна гэсэн дүрм журм байсан боловч бас дүрмийн жоохон өөрчлөлт гараад миний хувьд Азийн аваргатаа бас өнжөөд тэгээд 24 оноос хойш ерөөсөө бэлтгэл тэмцээн оролтонд дараагүй. Тэгээд олимпиад оролцох зорилго тавьж исэн боловч дүрм журмын өөрчлөлтөөс болоод орч чадаагүй. Тэгэхдээ 24 оныхаа Парисын олимпиад болж өгөл баг тамирчтай дэмжиж хамт барилдаад тусалцаа болохоор бэлтгэл хангагчаар хамт явсан. Тэгээд тэрнээс хойш ер нь бол Монголд иргэн ирээд одоо ингээд жирэмсэн болоод одоогийн байдлаар бол ингээд хүн маань одоо 8 сар хүрж байгаа маа малцсан гэртэй байгаа. Гэхдээ одоо хүн болгон л яг тэгдэ. Одоо л яг асууж байгаа асуултууд нь за хизээ бэлтгэлдээ орох чинь бэлтгэлдээ орсноо эргээрэлт хийхөө гэл айгу тиймэрхүү байгаа. Одоо миний хувьд бол 2026 онд бас томоохон зорилго тавьсан байгаа. Одоо эхний ээлжинд бол бэлтгэл сургалтаа ороо жигдрээд форм хангах. Тэгээд ер нь бол 27 оноос эхлээд тэмцээн оролтонд орж эхлэх том зорилго тавьсан байгаа. Хэддэх хүүхэд нэ? Анхны хүүхэд маань. Анхны хүүхэд. Нилээн бас оройч гэх юм уу тий. Тэгэхээр нөгөө эмэгтэй тамирчдын хувьд одоо хүүхэд төрүүлсний дараа бэлтгэлдээ эргэж орох. За дээрээс нөгөө сэтгэл зүйгээ тогтворжуулах гэдэг их том сорилтууд байдаг гэж олон тамирчид бас их ярьдаг тий. Таны хувьд одоогоор ер нь ямар хөө санагдаж байна? Тэгвэл бас нөгөө 10 гаруй жил барилдсан бэлтгэл сургалт хийсэн болохоор бас гэртээ ингээд бэлтгэл сургалт хийхгүй байх нь бас жоохон хүнд хэцүү нэг үе бас бэлтгэлээ хийчмээр ч юм шиг барилчмаар ч юм шиг үед бол маш их байсан. Тэгээд одоо тамирч спорт гэдэг маань нөгөө нэг залуу насны зүйл. Тэгээд одоо залуу насны дээр ингээд спортоор хичээллээд ингээд тамирчид маань бас ингээд сүүлд ингээд хожууж ирсэн болоод ингээд гараад буцаад эргэн ирээд барилдаж байгаа мундаг эгч нар бол байгаа. Манай чөлөөт бүхэд бол одоо
том бурмагч маань одоо сая дэлхийн аргаас хүрд мэдээлэл авсан орхигч маань цэрэн чимдэгч гэл ер нь бол ингээд төрсний дараа эргээрэлтийгээд барилж байгаа мундаг эгчнэр байгаа. Эгчнээсээ бас зөвлөгөө аваад бас ямар арга техник ямар шүү байдлаар ингэж иргэн ирүүл болох юм бэ гэдгийг бас одоо бишүүхэндээ ихэд өөртөө жоохон судалгаа хийгээл яаж байгаа. Гэхдээ тамирчид болгоно одоо бас нөгөө сэтгэл зүй гэдэг шиг бас ээж хүн болцсон бас хүнд хүчээр бас өөр зүйлийг даваад тулцсан болохоор буцаад барилдахад бас илүү сэтгэл зүйн хувьд бол бас айгу нөгөө бус тамирчтаас бол илүү байх юм болов. Таны дөрөв бас хайлт дурдаад өнгөрсөн нөгөө 24 оны Олимпийн өмнө улсын аврагт төрүүлсэн тамирчин Азийн бүсийн Олимпийн эрх олоход ихний тэмцээнд яваад улсын аврагаас мөнгөн медаль авсан тамирчин тухайн тамирчин Азийн бүсээс эрх аваагүй тохиолдолд дараагийн одоо дэлхийн Олимпийн эрх олгох дэлхийн тэмцээнд оролцох ийм дүрмтэй байсан тий. Тэгэхээр таны жин дээр ганц одоо энэ дүрм хэрэгжээгүй. Тэгэхээр тухайн үед бол нэлээд бас гүн шокч гэх юм уу тийм гинтийн цочрол авсан байх гэж бодож байна л да. Тухайн юм. Айгу 24 оны Олимпиад зорилго тавиад ингээд зориод явж байхад бол айгу хүн чийдвэр байсан миний хувьд. Тэр дүрм журмыг бас тодорхой хэмжээний жоохон албаны удирдлагууд маань жоохон буруу ойлголттой буруу жоохон дүрм журм гаргасан болов уу гэж хувьдаа боддог. Бас тодорхой хэмжээний санал хүсэлтэй бол хэлсэн. Гэхдээ одоо яг жим болгон дээр яг адилхан дүрм журм ерөөсө хэрэгжээгүй. Жоохон манай жин дээр жоохон арай өөр дүрм журм хэрэгцсэн. Гэхдээ би нөгөө Азийн аврагтаа унжсан байсан. Жоохон өвдөгний бэртлээс болоод бэртэл гэж жоохон хуучин бэртэл маань жоохон сэдрээд жоохон тэрийгээ нөгөө бэртлээ дарахын тулд Азийн авраг тэмцээнийг унжсан байсан чинь жоохон бэртэлтэй гэдэг ойлголттой буруу ойлголт жоохон явцсан байлээ. Тэр бас тамирчин тэгээд дараагийн эрхийн тэмцээн намайг биш дахин хуланг тавиад юусэн. Тэгээ хоёр тэмцээний хооронд бас ойрхон нөгөө зай хугацаа хувьд бол бас ойрхон байсан. Тэгээд манай жингийнхэн бол жингээ бас жоохон хасч барилддаг. Тэрэн дээр бас жоохон юу одоо ингээд үл ойлголцол гэх юм уу тиймэрхүү зүйл гарцсан байсан. Одоо Японы бөхчүүдийг харахаар асар богино хугацаанд агаар сэлэгдэг тий. Дараагийн одоо үеийнхэн тамирчид хүч төрээд ороод ирдэг маш богино хугацаанд. Тэгэхээр манай одоо Монголын бөхчүүд ялангуяа эмэгтэй тамирчны хувьд залгамж халаан бас жаахан бүдэг байх шиг харагдаад идэг л та. Та тухайлбал өөрийнхөө жингийн залгамж халааны тухайд ямар бодолтой явдаг вэ ер нь? Залгамж халаа одоо тэгтээ сая одоо манай чөлөөтөхийн холбоо маань бас дүрм журм одоо удирдлагууд маань шинжлэгдээд айгүй бас мундаг гоё ажиллаж яваа. Тэгээ одоо залгамж халаа гэхээр манай улсын аварга маань өсвөр залуучууд U23 насны хүрэгчд гэж англиар болдог гэсэн бол одоо өсвөр маань дотроо бас U9, U11, U13 гэл айгүй хүүхэд бүрийг айгүй одоо бага насны хүүхдүүд маань 9 настай хүүхдүүд маань дээшээ өсвөрийн тэмцээнд ороод ирэхээр том ах эгч нартайгаа барилдах хэр гардаг үгүй. Одоо л харин яг насныхтайгаа өрсөлдөөд айгүй мундаг одоо нэг бас дуртай юмдаа ингээд хүүхдүүд чи медаль авахар урамшдаг шиг яг үеийнхээ хүүхдүүдтэй яг барилдаад ингээд медаль аваад ингээд юуж байгаа нь бол залгамж халаа айгүй бас мундаг бэлтгэгдэж байгаа юм болов уу гэж харж байгаа. Гэтэ одоо манай жингийн хувьд бол бас мундаг дүүнер бол байгаа. Манай Алдар спорт хорооноос одоо дүүнер маань бас айгүй хүч төрн жин дээр маань гарч ирж байгаа. Одоо ингчэн алтчан гээл нөгөө сайн дэлхийн аврагаас авдаг шиг. Тийм одоо яг манай дүүнер маань одоо яг дэлхийн медальтангууд болоод араас гараад ирлээ. Тийм гэхдээ бас залгамж халаа дээр бол нэх бас санаа зовхгүй байна. Цаашдаа манай чөлөөт бүх улам илүү хөгжинэ. Улам илүү хүүхэд багчууд маань дуртай болоод октод маань хүртэл одоо ингээд чөлөөт бүхөр хичээллээд бүр илүү ингээд сонирхоод явах хаа л гэж бодож байна. Одоо залуу тамирчдад бас тус болох магадгүй гэж бодож байгаа нэг зүйлийг асуумаар байна л да. Ер нь өнгөрсөн хугацаанд та өөртөө эргэлзэх ч юм уу те тамирчны хувьд одоо уналтын гэж хийж болохоор тийм уюудыг ер нь хэр олонтой туулж гарсан. Тэгээд ер нь тамирчны замналд хамгийн одоо шаналгаатай ч гэдэг юм хамгийн ойлгомжгүй зүйлс нь юу байдаг тухайд одоо залуучуудад илүү энэ нь одоо тийм ойлгомжгүй байдаг. Гэтэ чи тэр үед нь тэгэрэй ч гэдэг юм уу? Нэг жоохон тэмцээн уралдаанд ороод хүүхдүүд одоо айгу бас айгу асуудаг асуулт нь уналтнаас яаж гардаг вэ гэд би өөрөө ч гэсэн хүмүүсээс айгу асуух дуртай. Та тэр үедээ уналтчаад уналтнаасаа яаж гаргаж ирсэн бэ? Та одоо энэ амжилтанд хүрэхдээ одоо ингээ яасан бэ гэж айгүй гоё асуултыг асуух дуртай. Надаас ч гэсэн бас дүүнер маань айгүй асуудаг.
уналт гэдэг нь одоо тодорхой хэмжээний хожигдол амсчаад хүүхэд тэр одоо хожигдлоо бодоод идэм шиг. Одоо би тэгчихгүй явдаа, ингэчихгүй явдаа гэд харамсал тэгээд айгүй тэр зүйлээ бодоод түгшээд идэг нь айгүй буруу юм шиг санагддаг. Миний хувьд бол зүгээр л хожигдсон, унсан, болоод өнгөрсөн бол тэнд нь үлдээгээд одоо нэг том хүнд ачаа чирээд яваад байхгүй. Дараагийнхаа том зорилгыг тавиад дараагийнхаа зүйлдээ айгүй ингээд том алхаж ороорой. Тэгэхгүй арийнхаа том хүнд ачааг бодоод чирээд дагуулад бити яваад байгаарай. Тэр зүйл бол болоод өнгөрсөн. Харин тэр алдаан дээрээ суралцаад дараагийнхаа зүйлүүд дээр алдаагаа давтахгүй тулд харамсахгүй тулд улам ингээд жоохон эрчтэй тий хүн нөгөө алдаж олно, шантарч олно. Гэхдээ битээ зогсоорой. Цааш нь илүү том, илүү эрчтэй алхаарай л гэж дүүнэртэй ер нь бол захимаар байдаг. Одоо Олимпийн дараагийн зогсоол 2028 оны Лос Анжелесийн Олимпиад байгаа шүү дээ. Таны зорилго, таны одоо төлөвлөгөөнд 28 оны Олимпиад багтаж байгаа юу? Тэгээ ер нь бол одоо шинэхэн он гарлаа. 2026 он маань бас маш гоёор эхэлж байна. Одоо 26 оныхоо одоо зорилтуудыг бол тавьсан. Одоо 2028 оны Лос Анжелесийн Олимпиад бол ер нь бол оролцсон гэсэн том зорилго тавиад одоо яг шийдсэн бэлтгэл сургалтаа эхлэх гээд одоо байж байгаа. За тэгэхээр бид хоёрын ярилцлага бол одоо энэ Монголын үндэсний олимпиараа үүсч байгуулагдсны 70 жилийн аян их ажлын өмнө явагдаж байна. Тэгэхээр ер нь таны хувьд одоо 21 оны Токиогийн Олимпиад одоогоор оролцоод байгаа анхны бөгөөд цорын ганц Олимпийнхаа үеэр авсан сайхан мэдрэмжүүдийн тухай сайхан дурсамжуудаа хуваалцаад тэгээ ер нь Олимпийн домгууданд ямар дурсамж үлдээсэн тухайд төгсгөлд нь ярил. Одоо манай Монгол улсын хамгийн анхны олимпийн медаль маань Дамжин Шарав багш маань одоо чөлөөт бүхөөс авсан. Тэгээд миний одоо олимпийн медаль маань бас манай чөлөөт бүхийн түүхэнд 10 дахь медаль. Тэгээд би өөрөө чөлөөт бүхөр хичээлэл 10 жилийн сон дээрээ олимпиас медаль авсан гэд ингээд бэлгшээлүүл айгүй их бэлгшээлтэй айгүй гоё зүйлүүд байгаа. Тэгээд одоо энэ олимпиараа гэх том айлд ингээд олимпийн медальтан болоод ингээд нэг гишүүн болоод ингээд явж байгаадаа маш их баяртай байгаа. Тэгээ Монголын үндэсний олимпиарааныхында ингээд 70 жилийн баярын мэнд төргий гэд. Одоо мундаг нэр хүнд энийг ингээд дааж давшгүй ийм том нэр хүндийг аваад олимпийнхаа ингээд домгууд томчуудынхаа ингээд үргэлжлэл болоод ингээд явж байгаадаа маш их баяртай байгаа. Тэгээ цаашдаа улам их олимпийн медальтан төрөөд олимпиараа минь одоо ингээд бүр ингээд өсөн дэрвжиж олимпийн медальтангууд минь ариун болох болтугай л гэж. Хамгийн сүүлийн асуултаа асуухад та бол одоо саяхан өсвөр үеийн залуучуудын тэмцээнүүдэд оролцоод өрсөлдөө явж исэн. Тэгэхээр өсвөр залуучуудын энэ тамирчдыг анханаас нь одоо зөв системтэйгээр бэлтгэхэд илүү одоо өргөн хүрээтэйгээр бэлтгэж гэх юм уу те спортын одоо ямар дэмжлэгүүд төр засгийн зүгээс ч юм уу бодлогын хувьд байгаасаа гэж хүсдэг бай те. Тэгээ ер нь бол тэгээд одоо спорт нөгөө залуу насны спорт гэдэг шиг дахиад цаашаа спортоо ингээд төгсгөхөд бол одоо улс их орноос маань сар болгон ерөнхийдлийн урамшууллыг олимпийн медальтан, дэлхийн медальтанд өгдөг. Энэ маань бас айгүй хүүхдүүд одоо ингээд багчууд маань ингээд дараа нь цаашдаа ингээд амьдралын баталгаатай би спортоор төв дэлхийд нэрээ гаргач бол улс их орн маань ингээд шагнадаг гэдэг шиг айгүй бас ингээд ийм зүйл байдаг болохоор хүүхдүүд бас спортыг айгүй их ингээд спортоор ингэж хичээллэж бас цаашдаа дуртай зүйлээрээ те ингээд амьдралын баталгаатай болох гэж ингэж барилдаж ингэж явд юм болов уу гэж боддог. Тэгээд улс их орн маань бас одоо бас сансдаг бодвол айгүй манд гоё ялцсан байгаа. Амжилт гаргаад ирж байгаа тамирчтай сайхан шагнаж урамшуулдаг. Тэгээд одоо ингээд төв дэлхийн медальтангуудаа ингээд одоо ингээд сар болгоны мөнгө урамшуулдаг. Энэ зүйл маань бас илүү цаашдаа улам их ингээд одоо юу гэмтэй цэцлэгдэхгүй энэ чигтэн гэж яваад тамирчтай улам их дэмждэг болоосаа л гэж бодож байна. За тэгээд бидний урилгыг хүлээн авч манай одоо подкаст зочноор оролцсон танд баярлалаа. Тэгээ удахгүй бас дивжен дээр гараад илүү олон илүү өндөр амжилтанд хүрэх байх гэж бас ерөөж байна. За баярлалаа та бүхэн ч гэсэн. Тэгээд Монголын үндэсний олимпиаранд 70 жилийн баярын мэнд төргий баярлалаа. За баярлалаа.